За би бас асуулт асуучих. Ер нь бол энэ доктортой хөгжлийн зорилгын дид хорог гээд энэ хорог би бодохдоо яагаад би байгуулсан бэ гэхээр нөгөө 2030 онд нөгөө энэ одоо зорилгын нөгөө үзүүлэлтүүдийг биелүүлж үгүй юу, ядуурл тэглэгддэггүй маа гэхэд нэлээд эрчтэй буурсан үгүй юу гэд улс орнууд нөгөө амлсан амлалтаа хүрж үгүй юу гэд дүгнэлт хийх болно. Тэрний төлөө үр дүнгээ ахиулахын тулд ийм дид хороо байгуулсан болоо гэж бодод байгаа. Тэгээд одоо ингээд шалгуур үзүүлэлтийнхаа дагуу үр дүндээ хэр хүрсэн бэ гэд яг харах гэхээр нэгдмэл тийм нэг ойлгомжтой тодорхой зүйлс бас харагдахгүй байгаа. Энэ тал дээр асуулт сумаар нь эдийн засаг хөгжлийн яам бол базж байгаа бах. Та сайд бас хариулчих байхаа. Хоёрдугаарт нь одоо халамжаас хөлмөр эрхлэлт рүү гэд нилээ явсан. Тэр бодлогын үр дүн бас нэг бас эрчтэйсээ харагдахгүй ашиг байна. Тэн дээр тулгамдж буй асуудлууд нөгөө бүсчилсэн бодлоготойгоо холбогдуулаад би итгэхээ ойрхон яриад байгаа шин. Хүний нөөцийн асуудал хэр байгаа вэ? Хэр одоо бэлтгэгдэж байгаа вэ гэж асуумаар байгаа. За ер нь бол энэ маш юм одоо ядуурл зохистой хөлмөр эхлэлтгээд айгүй том гүн одоо маш чухал утгатай үгс шүү дээ. Тэгээ Монгол даяар ер нь ингээд нэг чухал асуудлууд жижүүрийн болоод яваад уйтгартай асуудлууд болоод өнгөрөөгöd байгаа надад маш харамсалтай санагддаг байхгүй юу. Тэгээ ядуурлыг бууруулах талаар яг дөрвтэй ямар бүр нэг үр дүнд хүрчээр ямар бодлогыг та жишээлж хэлэх вэ сайдаа? За ингээд дуусгай асуултаа. За энэ их чухал дид хороо байгаамаа мөксөл дарга. Одоо бас ингээд энэ хороог одоо бас байнгын ажиллагаатай. За энэ хороон дээр бас ингээд энэ голлох энэ хүний хөгжилтэй холбоотой энэ тайлангуудыг одоо авч хэлцдэг байх хэвээр. Өмнө ч гэсэн авч хэлцэжсэн юм сайн туршлагууд байна. Тэгэхээр одоо энэ засгийн газрын дэвшүүлж байгаа бодлого бол бид нар чинь нэг хүний хөгжлийн индексийг 10 байраар ахиулна гэдэг нэг том зорилт тавьсан шүү дээ. Тэгээ хүний хөгжлийн байрыг 10 байраар одоогийн байгаас 10 байраар ахиулна гэдэг бол бас тийм чамар хийгдэх ажил биш. Гэхдээ ахиулах боломжууд бол байгаа. За энэ хүний хөгжлийн одоо энэ индекс яаж ахих юм бэ гэхээр мэдээж боловсролын төвшин, боловсролын хүртээмж чанарын асуудлууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын асуудлууд, тэгээ мэдээж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. Энэ гурван үзүүлэлт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гурван үзүүлэлтүүдээр одоо хүний хөгжлийн тайлан гэж одоо гардаг. Манай нэгдсэн үндэсний байгууллагууд одоо бид нар энэ тайлангаа хүргүүлдэг. Тэгэхээр энэ тайлангууг нь энэ хороон дээр их сайн хэлцэж байгаа мөксөл дарга. Хамгийн сүүлийн тайлангаа ч гэсэн одоо энэ хороон дээр хэлцэж энэ дээр холбогдож одоо бүх яамдууд бас энэ тодорхой тавьж байсан үзүүлэлтүүд дээр аль нь дээр нь хүрсэн, аль нь дээр нь хүрээгүй, яагаад хүрээгүй гэдэг зүйлийг энэ хороон дээр ярьж, энэ хорооноос бас тодорхой чиглэлүүд холбогдох байнгын ороонууд дээр өгдөг байвал их зүйтэй болов уу гэж бас би боддгийг. За юуны хувьд бол энэ ядуурл одоо юунаас халамжаас хөдөлмөр эрхлэлтгсэн одоо энэ том лоозон бол одоо байсан. Бас бодлого тодорхой хэмжээгээр хэрэгжсэн, огт хэрэгжээгүй биш ээ. За гэлээ гэхдээ цаашдаа бид нар ерөөсөө энэ халамжаас хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бол нэг жилийн юм зорилт, нэг засгийн газрын зорилт биш. Ерөөсөө энийг бид нар тогтолцоо гэж харах хэрэгтэй. Үндэсний тогтолцоо болох хэрэгтэй. Тийм учраас одоо бид нар энэ одоо хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, халамжийн тухай хуулиуд дээр тодорхой өөрчлөлт хийж одоогийн байгаа манай яамны чиг үүрэг, за ингээд манай яамны одоо халамж хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа энэ агентлаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаануудыг бид нар бүр тогтолцооны шинжилэл хийхээс өөр одоо биднэрт сонголт байхгүй. За тэгэхээр энэ хүрээндээ бид нар энэ тогтолцооны шинжилэлүүдийг бас хийх юм зайлшгүй шаардлага. Энэ тэгтээ энэний эхний хүрээнд бол бид нар эрх зүйн шинжилэлүүдээ хийж энэ тогтолцооны шинжилэлүүдийг хийх ёстой. Тэгээ Монгол улс хизээ ядуурлагүй болох юм бэ гэхээр мэдээж эдийн засгийн өсөлт өндөртөө байж ижил одоо энэ ядуурлаас гарна шүү дээ, тийм ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ $10,000 хүртсэн улс орнууд бол ядуурл гэдэг нэг энэ ойлголтоос бас гардаг. За гэхдээ цаашдаа бид нар энэ нэг сүүлийн 30 жил ярьж байгаа нэг энэ ядуурлалын ойлголтууд, ядуурлалын статистик тоонууд, за үзүүлэлтүүд, энэ аргачлалуудаа бас нэг сайн дараагийн төвшөнд нэг гаргах 0.2 гэдэг одоо энэ төвшөнд одоо гаргаж ирэх зайлшгүй юм шаардлага байна гэж харж байгаа. За энэ хүрээндээ бид нар энэ үндэсний статистикийн газартаа бас хамтарсан ажлын хэсгүүд, холбогдох яамтай хамтарсан ажлын хэсгүүд бас ажиллаж байгаа. Ирэх жил одоо бид нар арай энэ тайланг бол арай өөр хэлбэрээр одоо өгдөг, өөр хэлбэрээр хардаг, өөр хэлбэрээр одоо төлөвлөдөг, өөр хэлбэрээр хэрэгжүүлдэг одоо ийм тогтолцоотой одоо болчих болов гэсэн ийм хүлээлттэй байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас нэмэлт хариулт байна уу? Эрдэнэт. Хоёрдугаар микрофон дээр очих. Микрофон нээч.
эдийн засгийн яам эрдэнэт тийм ээ юу манай яамны зүгээс улсын хөгжлийн дунд болон богино хугацааны бодлогын баримт өчгүүдийг ер нь үе шатаагаар боловсруулж явж байгаа. Тэгээ энэ дээр яг үндсэн гол одоо хэмжих тоо маань үндсэн 2 том тоо яригдж байгаа. Тэр нэг нь бол ядуурлыг 2 дахин бууруулах. Тэгээ 24-с 28 оны хооронд тухайлбал 26 онд 5 пунктоор бууруулах. Нөгөөх нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 хүргэх гэдэг. Тэгээ энэ бодлогын хүрээнд нөгөө дээрээс доош доороос дэс зарчмын дагуу төлөвлөгөөнүүд маань хийгдэж явж байгаа. Та түрүү асуусан нэг том одоо энэ жилийн орж байгаа төсөл арга хэмжээний тухайд гэвэл 150 мянган айлын орон сууц гээд энийг болохоор эрдэмтэн судлаачдын хийж байгаа тооцоололоор одоо үйл ажиллагааны хэлбэрт орсон 149 төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн төв шинжилгээ хийхэд ялангуяа орон нутагт хэрэгжих 150 мянган айлын орон сууц бол ятууралд хамгийн өндөр нөлөө импакт үзүүлэх юм байна гэж гарч ирсэн. Бидний цааш хийх ажлуудын нэг л ойрын үед энэ намартаа SDG буюу доктортой хөгжлийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО-тай хамтарч бүс нутгийн арга хэмжээ хийн. Яагаад хийж ийм гэхээр дэлхийн даяар ялангуяа манай бүс нутагт тэр зүүн манай Монгол улс ч гэсэндээ энэ доктортой хөгжлийн зорилтууд дээр хоцрогдолтой явж байгаа. Тэгээ энэ болохоор нэг яамны ажил биш, бид бүгдийн ажил учраас бүс нутгийн хурлыг Монгол улсад бид зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд бол энэ бэлтгэл ажил болон энэ хурлын хилцүүлгийн үеэр бол нэлээд бас шийдлүүд хоорондоо ярилцаж асуудлыг нэг талд гаргахад алхам болох байхаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Би зөвөр нэмж хэлэхэд их амлалтын сайдаас өмнө бас ган төмөр сайд танилцуулах гэсэн их амлалтын сайдаа. Тэг ингээд дараалаад яамд ялангуяа энэ доктортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтээр шууд холбогдож ажилладаг яамдаас сонсголоо гэдэг. Тэгэд нэг харамсаад байгаа юм энэ нөгөө дид хорооны хурал дээр хангалттай гишүүн байхгүй шүү дээ. 10 гишүүнтэй угаасаа. 10-ны одоо 5-аас 6-ны оролцоод надад ингээд нөгөө тайлан тавьж байгаа хүмүүс асуултанд хариулж байгаа мэргэжилтнүүд нь олон байгаад байдаг. Сонсож байгаа цөм бахаар харамсалтай санагдаад байгаа. Тэг ярьж ийн л да эдийн засгийн байнгын орол бас энэ том тайлан хилцнээ оруулаад бас энэ тайлангаа хуваалцаад байгаа эдийн засгийн байнгын орон дээрээ орж ирж оролцох нь оролцоорой гэд хэлцдэг байхгүй мэдээлэл өгчдөг шүү. Тэг цаашаа бас албан ёсоор бас дахин хэлэлцэх ийм хүсэлтэй байна. Би сая энэ референттэй бас хэлчихлээ. За одоо асуулт асууж дууслаа.